Сайн байцгаана. Баянгар Политехник коллежийн оюун бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мэргэжлийн багш Данцэнгэл Сэдэнд орж байна. Би 2005 онд Урал Эрдэмтэн дээд сургуулийн хүчний дизайнер мэргэжлээ төгссөн. За боловсон судлалын магистр зэрэгтэй 2007 онд Баянгар Политехник коллежийн аялал хэсүүрийн багшаар ороод одоо араас хичээлдээ оюун бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мэргэжлийн багшаар ажиллаж байна. За 2011 онд Төвийн бүсийн уран шагналаа 30 цагаар уралдаанд Төвийн бүстэй гран-при шагнал авч ирсэн. Энэ хувцас нь маань үндэсний хувцас, гоёлын хувцас гэсэн төрлөөр хоёр төрлөөр оролцож гран-при авсан. За 2012 онд Үнсгэлчин улсын уралдаанд тусгай барийн шагнал, за Хаврын оёл 30 цагаар уралдааны тусгай барийн шагналд 2014 онд Баянгар Пэшин аймгийн уралдаанд 30 цагаар уралдаанд тэргүүн барин гран-при шагналд, за 2016 онд бас Баянгар аймгийн 30 цагаар уралдааны тэргүүн байрыг эзлээд 2023 онд Говийн бүсийн өмнө Говь аймаг зохион байгуулсан Говийн уран шагналаа гэсэн 30 цагаар уралдаанд үндэсний хувцас, гоёлын хувцас, өдөр тутмын хувцасаар орж тэргүүн байр буюу гран-при шалгуулсан байгаа. За дээрэс нь бид нэр 2024-25 онд Баруун бүс болон Төвийн бүс, Улаанбаатар аймаг улс бүсийн тэмцээнд шагнал болон багш нар өөрсдөө 30 цагаар уралдааны зохион байгуулж, дээрэс нь бид нэр тэр уралдаанууд бас зарим өөрсдөө шил бүтээлгэж оролцдог байна. Ингэж оролцсноор сурагчдын мэдлэг чадвар, хандлага нь өөрчлөгдөж, дээрэс нь багш өөрсдийнхөө мэргэжил боловсролоо дээшлүүл энэ уралдаанд амжилттай оролцсон байгаа. За манай бас нэг сурчдын гошоо зохион байгуулж хамтран хүүхдүүдтэйгээ ажилладаг байгаа. За 2017 оноос сурчдын гошоог зохион байгуулж, за мөн дээрээс нь 9 өдрийн бүрэлдэхүүнтэй сурчдын гошоо зохион байгуулад сургалтын хичээлийн гадуур үйл ажиллагаанд маань хүүхдүүд өөрсдийнхөө хүссэн, за орон нутгийн хэрэгцээтэй байгаа бараа бүтээгдэхүүн бас үйлдвэрлэж бид нар бас хүүхдүүд маань үйл ажиллагаа явуулдаг байгаа. За үйл ажиллагаа явуулахын тулд бид нар эхлээд ямар ч байсан загвар дизайн, за дээрээс нь энэ орон нутагт ямар эрэлт хэрэгцээ байгаа тэр бүтээгдэхүүнийхээ даваа бид нар үйлдвэрлэдэг байгаа. За нэгдүгээр бид нар Монгол үндэсний цамцыг бол нэлээд олон загвараар бол хийсэн. За хоёрт нь бид нар сүүлийн үеийн залуучууд октоодын өмсдөг хөрөн болон жакет маркнуудыг бас нэлээд хийж үйлдвэрлэж байгаа. За энийг бас орон нутгийн төдийгүй бас Улаанбаатар хот руу бид нар бас зарц борлуулдаг байгаа. За энэ уралдаанаар бид нар суртын гошоо 2018 улсын уралдаан болсон байгаа. За 2018 онд бид нар хийсэн орчин үеийн шинэлэг хувцас гэсэн номинацийн төрөлд бид нар шилдэг бүтээгдэхүүний төрөлд 3 дугаар байр эзэлсэн байгаа. За шилдэг үйл ажиллагаатай сурчдын гошооны 4 дугаар байр эзэлсэн байгаа. Ийм амжилтууд бас гаргасан. За 2018 оноос үйл ажиллагаа явуулсан учраас тухайн жилд орсон хүүхд маань 2019-20 онд төгсөө явчихна. Тэгэхээр бид нар дараагийнхаа 1-2 дахь курсын хүүхдэд сурчдын гошоонд элсүүлээд ингээд татамжтай явсараад бид нар үйл ажиллагаа ингэж хийгээд хичээлийн бус цагаараа бид нар явуулдаг байгаа.